За тэгэхээр та бүхэн хувьд бол хоёулаа энэ цувралаа цааш өргөжлүүлэхээс өөр сонголтгүй үлдлээ шүү дээ, тий. Энийгээ ингээд олонний хүртэл болгоод ингээд хүрээгээ тэлье гэтэл тэр нэвтрүүлэгт оруулснаа гэдэг чинь бөө мөнгө нэхэгдэв юм байна, тий. Тэгвэл өөртөө хийсэн цувралуудыг ингээд зацуулъя гэтэл минутанд 100 мянган төгрөгийн деференц цаг болж байгаа гэдэг чинь тэр телевизийнхэн төгжээдэг тэр олон сая төгрөгийн битэрт юу байх вэ, тий. Гэхдээ ямар ч юмд наслуугаар бид хоёр энэ үйл ажиллагааг цааш өргөжлүүлэх том шалтгаан байгаа, тий. Тэрний ихлэр зэрэг одоо энэ татгатаад болсон дэлхий бидний зүг хараа сонголаа. Мөнх тэнгэртэн монголчууд бид хүндрэлтнийг аврах цаг нэрлээ гээл те. Гэх мэтийг одоо өөрийн мэдлэгөө зөнгөөрөө ч юм уу эсвэл онж мэд сууханаараа ч юм уу ямар ч үс энэ мэтийг ярьсан энэ хүмүүсийн үг яриа үйл хэргийг нэгтгээд ажил хэрэг болгоно гэж зорчсон те. Энэ ажлын маань үрдэн гарвал ямар том агуу үйл хэрэг болох вэ те. Тэгэхээр зэрэг өстө нөгөө дээд тэнгэрт гавьяа доод амтэн дөршөөл болох хажаа гэдэг шиг хүн болж төрсний хэргийг үгээр хийх юм харагдж байгаа учраас энэ гам бол ямар ч байсан чадлынхаа араар болохоос нь болохгүй хүртэл өргөжлөхөөс аргагүй болж юм те. Тэгэхээр энэний өмнөх цуврал маань өөрөө үнэхээр тэр хүн төрөлхтнийг засан тохинулна гэх юм бол юунаас нь зас тохинулах юм бэ гэдэг юм хэлсэн байгаа те. Тэрний өөрчлөлт зэрэг өнөөдөр хүн төрөлхтний хөгжил, соёл боловсрал тэнэглэл дээр туйлшраад байна гэх те. Энэ тэнэглэл дээр туйлшраад байгаагаа мэдсээр байж үүнээсээ буцах юм мэдгүй байгаа юм бол бид нарын тэнэглэл гэдгийг үзэгдэл гэж судлаад тэгээд тэнэглэл яг юунаас эхлэх үүнийгээ мэдчихэж тэнэглэл гэж юу болохыг мэдчихэж бид нар ухаан гэж юу болохыг мэднэ те. Ухаан болох гэж юу болохыг мэдчихэж бид нар сая хөгжлийн гараан дээр зогсон те. Гэтэл үүнийг мэдхгүйгээсээ болоод бид нар өнөөдөр энэ бүх юм маань ажил үйлчлэгээ бүх юм тэнэглэлд мөрөгхүүгээ те. Тэгээ энэ бүх ажил үйлчлэгээ тэнэглэлд үйлчлэх ийм болчлоо. Тэгэхээр зэрэг энээсээ гарахын тулд бид нарын тэнэглэлийг судлах хэрэгтэй. Гэтэл энэ үүн дээр судалсан судалгаа ямар нэг ном зохиол алга гэд бид нар тэгж байгаа байхгүй. Тэгээ яагаад гэдэг нь бас тодорхой шүү дээ, тий. Тин чин дарлагч анги байсан, тий. Дарлагч анги нь болохоор зэрэг бусдыгаа яаж улам дарлаж улам их шолж мөчхөө тэнд л арга ухаан боловсруулж байдаг. Дарлагч анги нь бол нөгөө төлөвлөлтөнд дарлагдаа сурцсан. Яаж л тэнд хүлцсэнгүүгээр дарлагч тэр өсөлтөө ашиглалт нь нийцүүлэхийн төлөө л одоо ажиллаж улам боловсронгуй ажиллах тэрл юм дээр суралцж байсан. Энэ юм чинь гажигд юм шүү дээ. Энэ чинь ийм гажуудад үүсгэнэ гэдгийг анхааруул сэрэмжлүүлж байсан тэр ухаантнуудаа одоо хэвийн хүнд байх ухаанаас хэдийдсэн ухаантай гэдэл одоо гэдэг ялаар ялт толгой цаасалж байсан. Эннийхэн горыг л өнөөдөр амсаж байгаа юм шүү дээ, тий. Энэ тэнэглэлд мөрөхгүйгээд өнөөдөр ингээ хөгжөөд яваад байна гэсэн чинь мөхөл тулаад ирсэн. Одоо энэ тэнэглэл дээр туйлширсан энэ туйлшрлаасаа яаж гарах вэ гэдэг арга учраа мэдгээ байчихсан. Барууныхны хувьд бол тэнэг замаар явж байгаа ойлгож байгаа нь бол маш том алхам байхгүй. Энэ чинь тэнэглээсээ гарах эхлэгчийг тавьж гин гэсэн үг шүү дээ. Бид буруу замаар явж байна. Бид тэнэглэл рүү дэндүү олоор орчжээ гэж ойлгож эхэлж байна гэдэг чинь тэнэглээс гарах замынхаа эхлэлийг тавьж гин л гэж ойлгоход болно. Ингээд олныг хамраад хэлцэгдэх юм бол илүү дэлгэрэнгүй, илүү тодорхой, илүү нарийн учир нь танигдаж гарч ирэх юм байгаа юм шүү дээ, тий. Ер нь бол хүн үнэхээр ингээд гаднаар бие харахгүй юм бол, бүрхүүлэн бие л харахгүй юм бол тэрийг миний биений нэг хэсгэл гэж бодож чадахгүй бол хүн ад жаргалд, хүн эрүүл мэндэнд тэгшхэн зүв байна гэж ерөөсөө яагаад ч байхгүй шүү дээ. Яагаад гэвэл хүн оюун ухаантай, ухаанаас ч үүсэлтэй бодлыг чинь биелүүлж байгаа сэтгэл, тэгээд тэр сэтгэлийн хүч, бодлын хүчгээд өөрөө чинь энергийн гадуур байгаа бүрхүүл биен дээр л ямар нэгэн алдаа оноо гарах юм бол энэ 30% биен чинь шууд нөлөөлж байгаа байхгүй. Тэгэхээр энийг ойлгоогүй байгаа цагт бол барууныхан бол ерөөсөө ганцхан энэ биеийг л хараад байна шүү дээ. Харин би одоо бол тэрийг шинж одоо дөнгөж одоо шинж ухаан явсаар байгаад тэн дээр хүрч байгаа байхгүй. Магадгүй 10,000 жилийн өмнө, 2,000, 3,000 жилийн өмнө бидний өвгдөөч тэрийг чи айл эрт мэдчихэд тэгээд хүн чинь ийм байд юм байна. Ийм бүтцтэй юм байна. Тийм учраас бол хамгийн гол нь зөв бодолтой, зөв үжилтэй тэгээд ийм байгаа тохиолдолд л хүн гэдэг амтэн тэр өөрийнхөө ирээд байгаа ад жаргал, эрх чөлөө амар амгаланг олддог юм байна гэж мэддэг байсан учраас бид нэр бодлоо, үгээ бүх юмээ цэгэндэг. Тэгэхээр зөв үзэл тэндээс эхэлж яах гэсэн үг шүү. Зөв үзэл бидний одоо өвгдөөчийг сан руу зүгээр шагаагаад харахад л хангалттай дүүрэн
юм байгаа. Тэгвэл одоо тэр буруу үзэл гэдэг юм чинь болохоор зэрэг юу вэ гэхэлэр зэрэг энэ биеийн төлөө энэ бие зөвхөн энэ бие тэрэгтэй бүхнийг хангахын төлөө хэдий ч бодлого боловсруулад хэдий ч энэ төлөө ажиллах тусам юм буруудаад байна гэдгийг дахиад барууныхаа өөрсдөө одоо тарчлаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тэгснээсээ болоод өнөөдөр юу гэж үзэж байна вэ гэхэлэр зэрэг энэ бид нар бодох нь буруу юм байна тий. Яавал бид нар бодохгүй байх уу гэдэг юмыг дахиад арга техник боловсруулаад тэрийг танилцуулаад явна шүү дээ. Гэтэл хүн гэдэг өөрөө ухаантай амтан оюун ухаанаар амтнаас илгарч яадаг. Оюун ухааны үйл чинь бодлоор гарч ирж яадаг. Бодохгүй уулзлаар чинь адуугаас амтантай адилхан болчих гэдэг шүү дээ. Гэтэл зөвхөн энэ биеийн биегээд үссэн тохиолдолд бодох тусмаа адуугаснаас дор болоод байна шүү дээ. Тэгэхээр чинь энэ адуугаснаас дор болж яснаас ядаж адуугас шиг бай гэсэн үг юм байгаа шүү дээ. Бид нар бодохгүй болох хэрэгтэй юм байна гэдгийг танилцуулаад байна гэдэг чинь. Тэгэхээр чинь монголчууд тэр зөв үзэл дээр байсан байна шүү дээ. Тэр зөв үзэл дээр байсан учраас тэр дандаа бодох үйл эргийг хийжсэн. Тэр зөв үзэл дээр нэгэнтээ бодол улам төгөлжөрж улам цаашаа ухаж хөөж байна гэдэг чинь жинхэнэ төгс төгөлдөр хөгжлөгдгийг олж мэдэх тэр гараан л юм байгаа тийм ч учраас монголчууд чинь ухаан гэдэг юмыг ухах гэсэн цааш нь хөөж тэгээ явах юм бол эцтэй тэр ухааны гэдэг юм уу та санаж бодож байгаагийнхаа эцдэр нь тулнаа тэнд амар амгалан аз жаргал бүх юм чинь хүний хөгжил гэдэг чинь тэрэ гэж хүний хөгжил гэдэг чинь монголчууд оюун ухаанаа бие биелдраа тэгш хөгжүүлэхийг л хөгжил гэж хэлсэн байхгүй. Эднэр шиг аль болох одоо барууны хөгжил гэдэг бол хүнийг тав тухтай байлгах гэсэн хөгжил. Гэтэл энэ хөгжил бол хизээч юунд ч хүрдгүү гэдгийг нь бол одоо хүн төрлөختөн өөрөө бодит амьдралаар нотолзоо штэ. Энд чи ийм байхгүй юу? Миний бодлоор бол ухаан энэчээс бодол ургаж гарч байна. Бодлоос чинь сэтгэл рүү очиж байна. Тэгээ үйл ажиллагаа болж байна. Энд чи үжил анхны үжил оюун ухаанаас гарч байгаа анхны үжил буруу бол буруу үжил, буруу бодол, буруу сэтгэлгээ, буруу үйл ажиллагаа бүх юм буруутаад явчих байхгүй юу? Тэгэхээр монголчуудын тэр зөв үжил ухаан гэдэг юмыг голсны хамгийн гол юм нь тэр агуу ихэд зорьсон үзэл дээр одоо бүхнийг хөгжүүлээд тэр хөгжлийг бусдад түгээх тэр том хөгжил дээр байсан учраас тэндээс ухаан гарч ирээд тэр ухаанаас чинь бодох тусам улам төгс төгөлдөр бодлого зохион байгуулалт бий болоод тэр бодлого зохион байгуулалтаараа өнөөдөр тэр бодлого зохион байгуулалт юу ээж вэ гэдгийг бид нар сая ухаад хүн төрөлхтөн сая тэр рүү ухаж орохын цагт Монголын тэр ухааны гүнз гэд нэвтрэнэ гэсэн үг үү те. Ер нь бол мэдээч хэрэг бид нар өөрсдөө яг үннийг хэлэхэд бид нар өөрсдөө Монголынхаа тухай бас 100% мэдлэг байхгүй шүү дээ. Одоо бид нар ч юм бол одоо энэ хүн төрлөختөн бид нар хүн төрлөختөн нэг монголчууд аварна энэ үндэстэн аварна гэдэг нь бол чухам зайлшгүй хүн байхгүй. Чухам зайлшгүй хүн. Энэ бол тэгтээ яг одоохондоо жишээ нь миний хувьд бол би бол одоо зүгээр тэр монголчууд яагаад бид нар ийм гайхамшигыг үзүүлсэн? Яагаад биднэрт ийм одоо өв соёл байсан? Яагаад энэ чинь бүгдийн дахиад л бид нар өөрсдийнхөө одоо би бол монголчууд бол одоо ингээд хүн ухаан одоо бидний хар ухаан гэж яриад байна шүү дээ. Тэгээ гүн ухаан, тэгээ суу ухаан, тэгээ оюун ухаан, тэгээд энэ чинь ингээд тэлээд яваад байна. Бид нар бол зөвхөн одоохондоо бол бид нар бол зөвхөн тэр хар ухааны хэмжээнд, хүн ухааны хэмжээнд монголчуудын тэр гайхамшгуудыг ирж хайгаад амхандаа бодолдоо нэрээд яваад байна шүү дээ. Тэгэхээр зэрэг миний хувьд бол энэ монголчууд үнэхээр аварна гэдэг энэ юуны цаана үнэн байж болох юм байна гэдгийг л одоо буддизмаар шалгаалцаа тэгэл байж болох бүхэл таны мэдхүйгээр чадлаараа шалгаж тэр олон ишлэлэг юунуудыг оруулаад те ялангуяа зөгнөл судлал юу хэлж байна уу одоо шинжлэх ухааны ололт юун дээр хүрээ өнөөдрийн нийгэм улс төр юу ярьж гэнэ үү тэр болгоныг цогцолоод тэгэл тэр болгон дээр ажиллаж энэ Монгол гэдэг юм чинь яагаад ийм агуу юм бэ яагаад монголчууд энийг аврах юм бэ гэдэг энэ юм руу ухах юмыг л одоо тэр цувралуудаараа хийсэн гэж үзэл те энэ ухалтыг одоо хэдүүлэн талтлаас нь хийе гэдэг үднээс энэ цувралуудаар төмдөө хөргүүлчих юмсан гэл энэ телевизүүдээр ингээл гуйхал ингээл явж штэ те энэ ингээд нэгэнтээ ард түмэн төрсэн тохиол талтлаас нь одоо Монголыг л ухаж өгнө гэсэн үг штэ үнэхээр л монголчууд мөнх тэнгэртэн монголчууд хүндрэлтнийг аварна гэдэг өнөөдөр энэ шинэ хүчийг яах аргагүй гараад ирсэн бодит зүйл яг үүндээ зэрэгцээ дэлхийн ертөнц ингээ мухрал тулж ирээд үнэхээр энэ үнэн байдлаа ойлгоод одоо эндээс бид нар гарах хэрэгтэй юм байна яаж гарах вэ гэхээр зэрэг яг л энэ Монголын зам руу л орж иж гарах энэ бүх юм
бас ингээ гараад ирсэн. А энийг шалгаад миний хувьд өөрийнхөө өвчин судалсан буддизмаар яг л энэ л юм байна да гэдэг имийг бас ингээд хамруулаад тал талыг л аль болох хамруулаад ишлэл болгоно яг л кино юм орчин үеийг одоо өнгөрсөн тэр одоо хаад амьдрал аль хаан энэ хаан гэдэг хоёр харьцуул тэр болгоныг ингэж хийж ингээд л энэ сурлуудаа хийсэн. Уг нь бол энэний ард түмэнд хүргчмээр л байгаа. Ямар болцоо байна? Үгүй яг ийм байна л да. Миний бодлоор зүгээр хэрэгжээ бид нарт хэвлэл мэдээлэл нээлттэй яг арчлалын зарчмаар нээлттэй байдагсан бол мэдээж бид нар энийг хэвлэл мэдээлэлээр нийтэд түгээхэд бол нэг асуудал биш шүү дээ. А гэтэл одоо ч бүх юм нөгөө зоосны нөхөр харчаад тэгээд байгаа учраас бол хэцүү байна. Ерөнхийдөө бол зүгээр бид нар бол одоо бид нар хоёулаа гэж чинь, гуруулаа, аруулаа гэж чинь, 20улаа, 200лаа, 300лаа ингээд бид нар бол зайлшгүй нэг одоо энэ хүрээний хүмүүс бол нийлж өшөө олон талаас нь энийг ярьж тэгээд ард түмэн түгээх нь бол одоо зөв ёсны асуудал л дээ. Телевизийн хүмүүс ингэдэж штэ бид нар чинь одоо энэ реклам юмар чинь хоолоо олж идэх шүү дээ. Энэ нэвтрүүлгүүд чинь ингэж мөнгөөр тавьж ирсэн. Эндээс чинь бид нар хоолоо олж идэх шүү дээ гэдэг. Эцээс тэднэрт хоол чухал юм уу, хөгжил чухал юм уу те? Энэ юм дахиад эндээс хөндөгдөж штэ те. Хэм мөнгө өгсөн тэр дагуул ингээд ажиллаад байх юм бол тэр хүн чинь одоо юу болж таарах вэ те?